Сайн байцгаана уу? Подкаст товчлын шинэ дугаар эхэлж байна. Ким Кардашиан гэхээр танд юу гэж бодогдож байна? Гоо сайхны мэс засал хэтэрхий хийлгсэн хиймэл эмэгтэй. Хувийн амьдрал нь ийл задгай. Олон салж нийлсэн эмэгтэй хүн үү? Эсвэл амжилттай яваа эмэгтэй юу? Хүмүүс түүнийг инфлюенсер, бизнесмен, за эсвэл реалити шоуны од гэж хардагч. Jay Shetty-гийн On Purpose гэдэг энэ подкаст өгсөн түүний ярилцлага түүнийг өөрөөр харуулсныг бид өнөөдөр товчлон үргээр бэлтгэлээ. Kimberly Noel Kardashian 1980 онд Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотод алдартай өмгөөлөгч Армян гаралтай Роберт Кардашианы гэр бүл төржээ. Тэрээр анх Paris Hilton-ы туслах болон найзын хуваар олонний танил болж эхэлсэн бөгөөд 2007 оноос эхлэн гэр бүлийнхэн reality шоугаар дэлхийн хэмжээний од болсон юм. Сая дагагчтай алхан бүрн камерт бичигддэг зөвхөн өөрийгөө судалчилж бусдад хүрсэн гэж яригддаг энэ эмэгтэй дэлхийн хэмжээний бизнес 4 хүүхэд замун зураг авалтын багийн дунд сэтгэл зүгээ яаж эрүүл байлгадаг юм бол гэж та бодож байгаа бах. За тэгвэл энэ талаар Би өнөөдөр бодож байлаа л да. Та үргэл зураг авалтын баг гэр бүл гэдэл олон хүнээр хүрээлүүлдэг. Бас сошиалд 352 сая хүн таныг харж байна. Та ер нь ганцаараа байх цагийг чухалчилдаг уу? Эсвэл ганцаараа хэрэг цагийг өнгөрүүлдэг вэ? Тийм ээ. Би өөртөө цаг гаргадаг. Би маш их тусдаг. Өглөөний дасгал маань миний хувьд яг л сэтгэл заслын цаг гэж хэлмээр байна. Учир нь би тэнд хин нэгэнтэй ярилцаж тодорхой уудалдаггүй. Гэхдээ өглөө бүр чимээгүй орчинд өөрийнхөө тэр ертөнцид байх нь өөрийнхөө сэтгэл зүйг чагнаж эрүүл байгаа эсгээр шалгаж буй хэрэг юм. Би дасгалдаа маш их хайртай. Энэ л намайг эрүүл, саруул, тэнцвэртэй байлгадаг гэдгийг дахин хэлмээр байна. Энэ бол миний л цаг. Тэгээд хүүхдүүд сургуультай явахаараа босцоож эхлэхэд жинхэнэ галзуурл эхлэндэ. Өглөө 4 хүүхдээ бэлдэж хооллоод гэрээс гаргаж сургуульд нь хүргэх хүртэл ойролцоогоор 2 цагийн турш замбраагүй үүмэн болдог. Би өдөр бүр хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өг. Дараа нь буцаж харих замдаа надад 20 минут орчим хугацаа гардаг. Тэр үед би хөгжмөө тултлан чангалдаг. Ямар ч утасны дуудлага авдаггүй. Энэ бол миний ганцаараа байх хугацаа. Би үүндээ маш их хайртай. Гэртээ ирээд л ажилдаа бүрэн төвлөрч хамаг анхаарлаа хандуулдаг. Тэгээд оройн хүүхдүүдээ усанд оруулахаа хооллох, унтуулах гэдэл нөгөө галзуурал маань дахиад л эхлэн. 4 жоохон хүүхэд маань бүгд унтсны дараахаа тэр үеийг би үнэхээр их нандиндаг. Хүн бүр унтаж байх үед би хүссэн нэвтрүүлгээ үзэж зүгээр л ганцаараа байж чаддаг. Тийм болохоор би өөртөө заавал цаг гаргадаг. Энэ нь маш чухал гэж би боддог. манай нийгэмд бидний соёлд өөрийгөө нэгдүгээр тавихыг аминч үзэл хувийн хичээсэн явдал гэж шууд буруутгадаг. Бид үргэлж бусдын төлөө өөрийгөө золиослох ёстой. Тэгж байж сайн хүн болно гэж итгэдэг. Харин Ким Кардашиан 40 насны босгон дээр энэ ойлголтыг оронгоор нь өөрчилсөн нэгэн том нээлтийг өөртөө хийсэн тухайга ийн ярьсан юм а. Та сүүлийн үед өөртөө илүү анхаарч өөрийгөө нэгдүгээр тавьж байгаа тухайга хэлсэн. Энэ өөрчлөлт хэзээнээс эхэлсэн бэ? Би 40 нас хүртлээр бусдыг баясгагч байлаа. Би хүн бүрийг аз жаргалтай байлгах гэж хичээж, бусдын хүслийг биелүүлэхийн тулд өөрийнхөө хэрэгцээг үргэлж хоош тавьдаг байсан. Гэтэл гэнэт эн чинь юу вэ? Ингээд би өөрөө юу өсөж байгаа вүлээ гэж бодогдоод өөртөө анхаарал эхлэхэд харин ч эргэн тойрныхан минь илүү аз жаргалтай болж бүх зүйл байрандаа орсон. Эндээс би өөрөө жаргалтай байж л бусдад жаргал бэлгэлж чадна гэдгийг ойлгосон доо. Сошиал медиа дээр хэдийгээр төгс харагддаг ч гэсэн Ким Кардашиан их хүнд тохиолдог, хүндрэл, сорилттой бас тулгардаг байх нь. Хүүхэд өсгөх хүмүүжүүлэх нэг талаараа хүнийг бараг галзуургадаг ажилч нөгөө талаараа өөрийг нь хамгийн их гэгэрүүлдэг ажил гэж тэр боддог аж. Хүүхэд хүмүүжүүлэх талаарх таны төсөөлөл бодит байдал дээрхээс ер нь хэр зөрүүтэй байсан бэ? Миний хувьд хүүхэд хүмүүжүүлэх гэдэг бол өөрийгөө таньж мэдхэд минь хамгийн их тусалсан зүйл. Энэ бол миний амьдралын хамгийн хэцүү сорилт байлаа. Зарим шин би орондоо уйлдаг. Яг юу болоод өнгөрчих вэ гэж бодогдоод. Тэр олон ааш авир өөр зам төрхүүд заримдаа тэд хоорондоо муудалцсан. Тэр үед надад туслах хинч байхгүй. Би л ганцаараа сайн цагтаа, муу цагтаа хоёрын дүрд зэрэг тоглох хэрэгтэй болдог. Тийм болохоор энэ бол гарцаагүй том сорилт. Одоо би арай илүү хатуу чанга байх тал дээрээ ажиллаж байна. Үнэн дээр хүүхэдтэй болоход хэнийг ч юуг ч бэлтгэж чадахгүй. Банкнда тэдэнд өргөтэй болохоор хүүхэдтэй болно. Байртаа болцоход хүүхэдтэй болно. Эсвэл энэ ажилд орчход хүүхэдтэй болно гэж хэлж байгаа хүмүүст би ингэж хэлмээр байна. Та хичнээн удаан юу ч хүлээгээд нэмэргүй. Та хизээч бүрэн бэлтгэгдэхгүй. Гэхдээ та замаа олж чадна.
Тэгээд эцэст нь та өөрөөрөө маш их бахархах болно. Ким Кардашьяныг зөвхөн камер руу харж инээдэг од гэж хүмүүс боддог. Гэвч тэрээр Америкийн нэгдсэн улсын түүхэнтэй хамгийн дуулаантай хэрэг дээр ажиллаж байсан аав Роберт Кардашьяныхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр зоригч болоджээ. Таныг шудраг ёсны шинжлэл рүү орж дуу хоолойгоо хүргэж ертөнцийг өөрчлөхийн тулд хуульч болохоор сурч эхлэхэд би нэг зүйлийг анзаарсан юм. Гэр бүлээ хамгаалах нь хүний төрөлхийн зөн сум байдаг бол бусдын амьдралын төлөө тэмцэж эхлэх нь хайрын хамгийн том илэрхийлэл. ертөнцид өгч байгаа том бэлэг гэж би боддог. Манай подкаст зорилготойгоор гэдэг нэртэй шүү дээ. Учир нь хүн бүр өөрийн амьдралын зорилгоо хайж байдаг. Таны энэ шийдвэрийг чинь таны амьдралын зорилгын илэрхийлэл гэж ер нь хэлж болох уу? Тэгэлгүй яах вэ? Би нэг удаа санамсаргүй байдлаар сошиал медиа харж байгаад нэгэн хэргийн тухай уншсан юм. Тэр хэрэг надад огт ойлгомжгүй санагдсан. Би өөрөө маш сониуч хүн болохоор ямар нэг зүйл миний сэтгэлийг зовоож эхлвэл ядаж л юунаас болоод ийм зүйл болчих вэ гэдгийг нь олж мэдэхгүйгээр зүгээр орхиж чаддаггүй. Би ер нь гэмт хэрэг, учир битүүлэг зүйлсийг тайлах тал дээр үргэлж сонирхолтой байсаар ирсэн. Тэр эмэгтэй хэргийг хараад надад үнэхээр ойлгомжгүй санагдсан учраас Twitter дээр гарч ирсэн тэрхүү богино бичлэгийг өөрийн сайн мэдэх хуульчид руугаа илгээж асуулт асууж эхэлсэн. Тэгээд зүгээр сууж чадахгүй гэдгээ ойлгосон. Энэ бүхэн маш шудраг ус санагдаж сэтгэл минь үнэхээр өвдсөн юм. Тухайн үед би яг үн шиг шудраг усаар шийдэгдсэн мянган хэрэг байдгийг мдээгүй байлаа. Зүгээр л би энэ хүндэд туслах ёстой гэж бодсон. Ингээд тусалж чадсныхаа дараа би хүлээгээрээ яг үн шиг маш олон хүн байгаа шүү дээ. Би ямар нэг зүйл хийхгүй байж болохгүй юм байна гэдгийг ухаарсан. Би үүнийг хайж олоогүй. Энэ зүйл өөрөө над дээр ирсэн. Энэ нь миний амьдралыг, миний хинбэ гэдгийг маань бүр өнсөн өөрчилсөн дөө. Ким Кардашьян бол тансаг хэрэглээ улаан хевсний ёслолын од биш. Тэрээр сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын хамгийн чанга дэглэмтэй хорих газруудаар явж хүмүүсийн нийгмийн хог шар гэж нэрлэдэг тэдгээр хүмүүстэй нүүр тулан уулзж байгаа. Шоронд очиж хоригдлуудтай нэг ширээний ард суух бүрдээ тэрээр сэтгэл зүрхэндээ маш чухал нэгэн үннийг хадгалдаг. Энэ бол хүн бүр алдаа гаргадаг. Гэхдээ тэр алдаа нь тэр үнийг бүхэлд нь тодорхойлох ёсгүй гэсэн үзэл юм а. Хэрвээ та дэлхийн нийтээр дагаж мөрдөх ганцхан хууль зохиовол тэр нь юу байх вэ? Яарах хэрэггүй. Гоё асуулт байна. Ердөө л өхөнд хоёр дахь боломжийг олгох шудраг байх тухай юм. Энэ нь манай хуулийн системт ч бай. Эсвэл амьдрал дээр бие биенээ шүүхтэй ч бай. Хүн бүр шударгаар хандах гэсэн хүний үндсэн эрхээ эдэлж чадвал энэ системд болон бидний амьдралд маш том өөрчлөлт гарна гэж би боддог юм. Мөн бүгд бие биедээ илдэг ханддаг байх хуультай байсан ч болоосоо гэмээр тийм л энгийн зүйл. Миний хийхийг хүсэж буй хамгийн чухал зүйл бол хүүхдүүдээ илдэг, бусдыг ойлгодог, талархаж мэддэг, ухамсартай, зөв хүн болгож өсгөх явдал юм. Алдар нэр асар их мөнгө хүнийг өөрчилдөггүй. Магадгүй тийм байх. Гэхдээ Ким Кардашьяны хувьд өөрчлөгдөөгүй үлдсэн нэг зүйл нь түүний хүрээлэл юм. Таны ярианаас нэг зүйл маш тодорхой харагдж байна л да. Гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ тухай ярих үед таны амьдралын хамгийн том үнэт зүйл бол үнэнч байдал юм шиг надад санагдлаа. Та хүмүүсийн талаар эртхэн мэдсэн ч болоосоо гэж боддог ямар зүйл байна вэ? Хүмүүсийн зан чанарын тодорхой хэм маягийг анзаарч сурснаар одоо таныг илүү дээр хүн болгосон ч хэрвээ энийг хэдэн жилийн өмнө мэдсэн бол олон асуудал дарам шахалтаас ангид байх байж дээ гэж харамсдаг зүйл танд байдгүй. Юу ч битгий хувь дээрээ тусгаж ав. Би үнэхээр бат бөх гайхалтай харилцаануудтай байхаар заягдсан азтай хүн. Бид цэцэрлэгээс эхлээд одоо хүртэл нөхөрлөж байгаа нэг л бүлэг шилдэг найзуудтай. Бид өдөр бүр хоорондоо ярилцдаг. Миний хамгийн сайн найз бол намайг төрөхөд хамт байсан хүн. Миний хамт ажилладаг хүмүүс гэр бүлээ эгч дүүс маань бүр найзуудын маань эгч дүүс хүртэл би тэд бүгдэд 100% итгэдэг. Тэд бүгд 100% үнэнч хүмүүс. Хэрвээ хэн нэгэн гадны хүн ирээд миний хүрээллийн найзуудын нэгний талаар энэ хүн чиний тухай тэгж хэлсэн гэвэл би огт үгүй. Тийм байх боломжгүй гэж хэлнэ. Гэр бүл нь хүмүүсийн стресс, сэтгэл готролын шалтгаан болдгоо гэж би боддог. Та ч бас хэцүү байдгаа гэж хэлж байна л. Харьцуулах, шүүмжлэх, гомдлох нь илүү хялбар байх үед та ер нь хэрхэн энэрэнгүй байж, анхаарал тууштай тавьсаар байдаг. Гэр бүлийн хувьд гэвэл би багасаа л юу ч болсон гэр бүл хамгийн чухал гэсэн хүмүүжлэлтэй өссөн. Бидэнд өөр сонголт байхгүй.
Бид эгч дүүс учраас хоорондоо асуудал үүсэх үе гардаг ч эцсийн дүндээ ойлголцохоос өөр аргагүй. Учир нь бид нэг гэр бүл, бид эгч дүүс, тийм болохоор л учраа олдог. Миний бодлоор нас нэмж амьдралд олон зүйл туулахын хэрээр хүн илүү нэгүүлсэнгүй болдог юм шиг. Ялангуяа миний өмгөөлж тусалж байгаа тэр хоригдлуудтай цагийг хамт өнгөрөх тусам миний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, зүрх сэтгэл минь илүү уужим болсон. Өмнө нь би хүмүүсийн туулсан амьдралын талаар өчүүхэнч төсөөлөлгүй, ойлгодоггүй байж. Өөрийнх нь тухай ярьж, өөрийгөө төвд тавихын оронд бусдыг сонсоод цаг гаргаснаар миний бусдыг хайрлах, өрөвдөх сэтгэл хамаагүй өөр түвшинд хүрсэн байх. Ким Кардашины энэхүү яриан амжилт гэдэг бол зөвхөн гаднаасаа гялцах улс дотроосоо өөрийгөө болон бусдыг хайрлах явдал юм а гэдгийг хүчтэйгээр санууллаа. Тиймээс өнөөдрийн дугаарыг дуусгахаас өмнө танаас нэг зүйл асууя. Таны хувьд амжилт гэж яг юу юм бэ? Магадгүй та өнөөдөр хэн нэгнийг шүүмжлэхээс татгалзаж өөртөө нэг цаг гаргаж, за эсвэл алдсан найздаа уучлалт үзүүлж чадвал Ким Кардашины хэлсэн тэрхүү жинхэнэ амжилтын эзэн болсон байна гэсэн үг юм аа. Ингээд төгсгөлд нь хэлэхэд өөрийнхөө үнэнд үнэнч байж, алдаанаасаа илүү агуу ирээдүг бүтээх боломж бид бүгдэд бий. Өнөөдөр бидэнтэй хамт байж, Ким Кардашины дотоод ертөнцөөр аялсан танд баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзцгаая.